Өнөөдөр Төв аймгаас 60 орчим километр зүүн зайтай найзынхаа найз руу явж байна. Юу яана гэж. Очиж малын хашаа цэвэрлэнэ. Адуу мал. Адуунд явна, адуугаа алцсан, адуунд явна гэсэн. Өхөр услан заяа, хойны хамаа услан тэгээд ажил их байна уу гэж адуу мал. За ямар ч өдөөний айлд очиж адуунд нь явж өхөр усалж хойны ямааны хашаа цэвэрлэн тийм ажиллаар тэгээд 3 найз нийлсэн явж байна. За энэ хүн бол одоогоор налаачаа зүгээр. Ганцаараа жаргаад хойноос юм аваад өгөхөөр даралт гэхэд манай найз одоогийн байдлаар хөдлөхгүй байна. Би муутай юм. Хөдөө өссөн хүн удаан тэгж явахгүй бах. Машинаас буугаад хот айл хараад тэгээд ханцуугаа шамлал жилтаа шамдаж орноо гэж бодож байна. За ингээд одоо бол бид нар Төв аймгаас бол яг гараа явж байна. Гадаа болвол жоохон явган шуурга шуурцсан. Сайхан байна. Цаас бол нэг ихч биш байна, багч биш байна. Ерөнхийдөө ингээд тал цасаар очигдсан. Шуурс эсгээрээ жоохон хонгорлцсан байна. За одоо бол ерөнхийдөө жоохон нар шинг рүүгээ жоохон дөхөж байна. Энэ дээр 20 болоод байгаа юм шүү. За энэ чи юу гэдэг газар юм? Юу гэдэг газар юм? Даваа. Юуны даваа юм? Даваа. Юу гэсэн үг юм? Нэр ус байдгүй юм. За ингээд. Ус жоохон онцгүй байна уу? За харин энэ өвлийн адаг сар гэсэн үг чинь. Үгүй баха тий. Өвлийн дунд сарын гэхэд одоо ингээ хүмүүс гадаа ингээд цамцтайгаа байж байна. За энэ тамхи татж байгаа хүмүүсийг харуулж болохгүй. Ямар нэг юм болж байгаа л да. Хүмүүс ингээ бөөнөр энд ирсэн байна. Гэт найр болоод байгаа юм уу? Хурим найр болоод байгаа юм уу? За манай энэ удаагийн аяллаа күлэг. Өдөө аялал өмсгөхөд хамгийн тохиромжтой гутал. Ирэх юм уу чи? Ирэх нохоо юм уу чи? Ирэх юм биш дээ. За энэ хоёр нохоотой айл шүү. За ингээд өнөөдөр наарстай солиотой жаргаж байна да. Ар хүүтэн болохоор бөөсөх гээд нүгэд энэ. Манай энэ бүр маланд бүр таг юм бэ нөө. Бас ямар ч байсан хүүтэн болохоор бөөсдөхгүй гэж бол мэднэ. Саха угаачмаар юм байна шүү. Юу? Халаа? Ер нь угааж байна. Өрчин сэргийлж байгаа. За манай нөгөө ирэх газараа ерөөхдөө бол ирцэн байна. Нэг одоо нэг малын орон дээр оноо найз одоо энэ нөгөө малдаа өрчин сэргийлэх зорилгоор энэ бөөснөөс сэргийлж тарилга тарьд юм байна. За нэг юм үйл ажиллагаа болж байгаа юм байна. Бяруу шүтлэн хүрнүүд ингээд өрдлөн сэргийлэх тарилгатаа орж байна. За энэ хотын залуу даарч гинөө. Энэ хит ганган ирсэн одоо ингээ малын хорон дээр жоохон дараа зутас гээл байж байна. За өнөөдөр л наарстай гайхамшигтай сайхан шингэж байна. За энд хоёр бацсан нэг юм ажилтай байна да. За та хоёр юу хийж байгаа? Юу хийж байгаа юм? Зөөж гинэ. Яах чам? За өхөрний хашаа руугаа зөөж байгаа юм уу? За энэ хоёр маань яг дугуй ямар нэг тийшээ зөөж л байгаа юм байна. Яг ямар зорилготой гэдгийг нь бол мэдэхгүй байна. За нэмнэх
нэмж гинэ. Нөөш нэлээ сэрүүхөө онж магадгүй учраас. Оо энэ хоёроос салаар байж. Юу дугуйнд авч өгөх. Халтар аргаал тулгандан зэргэлхэд аргалын утаа суунагхан хөвөрөөд хот айлимин сүргэн аллайсан хөдөө нутагмин аммагалам сонаг цэнхэр өнняр татад урамсан уласмин намайг ювинэ хараа цуцам цэлигэр говингэмэн холлын зэрэглэн нуур шиг мэрэлзэнэ намхан бор толгодон харахаар намайг өсгсөн аав минь санагдана буцах шуудын анган хайлуунд алсаад суугаа ээж минь бодогдно Одоо цаг 10 болж 1 сарын 16 гэхээр үнэхээр дулаах юм байна. Өөч ямарс дулаах. За ингээд өнөөдөр өвлийн дунд сар 1 сарын 15 Тэг ярьж лээ одоо ингээд яваа. тэгээд одоо энэ Төв аймгийн Алтан булгийн ойролцоо гэх юм. Чи тэгж яриа. Тий, Алтан булгийн ойролцоо урд талтай. найзынхаа өвлжөөн дээр ирсэн юм. Тэгээд энэ хойч яг нь уулан дээр байж байна. Одоо ингээд гар нутгийн араалтан ингээд гацад дээр хөвцсөн байж байна. Даарж байгаа ч ямар ч хой дуулаа. Энэ уг нь бол Айлын тэр доор байна. 3-9 болж байгаа. Одоо 4-өөс эхэлсэн үү? Тэгэхэд одоо ингээл уулан дээр ингээл чулуун дээр хөвтөл ингээл байж идэг юм чиж байдаг юм. Энэ одоо гонон өхрийг дормжлоод байгаа юм уу? Дөнөн өхрийг дормжлоод байгаа юм уу? Юу ч хэлээд байгаа. Үхэр дормжлаад байгаа юм уу гэж. Ямар нэгэн өхөр бол үнэхээр дормжлогдож байна. Үхрийн эрхэнд талдаж ийн гэж. Эрэгтэй хүний давсаг түрүү булчирхаа. За. Энэ дээр чинь үрэх юм үрэл. Тийм. Нуруугаа үрээч. Нуруугаа үрээч. За энэ бол Энийг манай нофгийнхаа уулын ингээд юу аасан нөө. Унцгүй дээ. Байгалийн Үрэл. нөгөө дээ. Цаашаа унгаачихгүй дээ. Энэ байгалийн тогтцоо. Гүштэй түүгээд уулын ингээд ташсан. Тэгээ одоо нөө хүмүүс ирж ингээд эвдээд Шалтан болгож хүмүүс нэг орох гээд бүр сонсож эвдээд хайцсан байна энийг. За энэ нэг юм энэ ч одоо хаана хүлээ? Төв аймгийн Алтан булгийн хамгийн урдлын булг. Нэг цогцоо. Алтан булг гээд энэний урталт ийм замын хажууд ийм хоёр ийм сайхан буган чулуу гэх нэг одоо. Тэгээ буган чулуу, хүн чулуу. Тийм байна те хүн чулуу гэх юм. Буг гэхэр чи бугын сэлбэртэйг нь тэгж нэрлэдэг юм шиг л. Тэгээ энэ хавийнхаа ингээд энийгээ ингээд сайхан байгалийн үнэт байгалийн ч юм юу өвгээд ингээд хашаалаад хамгаалсан юм байна. Энэ нөгөө нэг юу мó мал шүргээд ингээд унгаач магадгүй ингээд ингээд хассан юм байна. Тэгсэн чи эвдээ ичжээ. Энд ингээд нуруу бөөр өвддөг бол ингээд сайхан яадаг. Энэ дунд гоёхан маш их ирж энд. Өмнө гоё. Өмнө гоёхан.
Түрүү болчих. Түрүү болчихгүй наад руу гош. Хамаагүй бас тэгж ёс бус ашиг. Тэр одоо тэр гашаалцсан байх шүү дээ. За нэг юм гоё. Чи юу вэ? Бараг 3 м өндөр юм шүү. Тавараг тэр байна. 2 м бол 80 бол хангалттай байгаа. Өндөр нь 2 За энд ингээд булаг гард юм байна. Эндээс тэгээ бас ингээд хөрхөө нутгийн иргэд энийг сайхан ингээд хашаалсан юм байна. Тэгээ нөгөө уламжлал ёсоор хашааг нь бас ингээд эвдээ зүтгээ айцсан. Одоо эндээс ингээд сайхан одоо ингээд харахаар юу ч харагдахгүй учраас байгааз энд ингээд хардалцсан. Янз үт юм шүү. Часиж гин үү? Тэгээ энэ одоо ингээд харцлаад ингээ урсаад энэ ихтэй маш их ундраг байна тий. За маш их ундраг. Одоо ийшээ ингээ бүр 2017 онд ташин болцсон. 60 мянган бол. Энэ төмөрөхгүй юм шүү дээ. Хөөй. Хөөй. Цөмөрхөөрөө шүү. Төмөрхөөр байна хөөе. Цөмөрх юм байна. Дашка. Тэр хараа. Тэр. Наа ч нэг яа. Ийш харах тэр. Энэ төмөрх юм байна. Тийм байна. Өөр энэ. Бүр цөмөрхөөрөө. Энд 60 мянган мал ундаалдаг байсан гэж шүү. Ундраг нь маш их байна шүү дээ. Гол үшээ хараа. Тийш явдаа. Булаг. Энэ булгийн ундраг гэхэд энэ хавийг ингээ яатсан. Энэ маш их гсэн. Тэд тийш явал төмөрөхгүй цөмөр явж болно шүү дээ. Энэ дээрээс хүүхдүүд ирж тоглоод гоё. Хөөй. Хөөй. Цөмөрж гин. Энэ хараа. Доогуур урсаад байгаа хөнжөө гэдэг. Тийм байна. Хаач зүгээр л ухааны л асуудал шүү дээ найз. Энэ уг нь ингэдэг байхгүй юу? Энэ дээгүүр нь ингээ хөлтчингүүтэнд энэ дээгүүр нь ингэдэг байхгүй юу? Нэг ч доогуур нь урсаад байгаа юм байна л да. Ингээ яг хөлчгүүтэн дээгүүрээ өнгөж урсаар байж ийм яах тэр хүү болдог байхгүй. Ингээ халаа болдог. Халиа болсон тий. Зам яадгийг. Нуур тогтохгүй. Тогтохгүй. Шууд урсаад доош явчих. Доош одоо энэ өдрийн одоо очих чаа колонкоос урагшаа 1 км гараа ингээ урагшаа. Урт хүрд. Тийм. Тэгээд энэ булах гэхэд яасан их ундрахтаа юм бэ тий? Янзын гард юм байна. Энэ яг байглаасаа гарч байгаа булах шүү дээ. 100 хүмүүс энд ирээд ингээ сайхан майхнаа бариад байдаг гэж. Өглөө бүр яасан гэж сэрж юм. Наад чиний тоглоом өгөө шүүрж аваа гацсан. Манай ажил бол барьцтай аваар хэлсэн. Ингээд өөрийгөө аавна, ингээд хүнийг аавна аас. Их загнуулаа шүү. Ундраг үгүй энэ хашаан дотроос явж гинөө. Тэг гашаан дотроос. Тийм ээ. Энэ бүр олшиг урсж шít. Тоо яа ингэж их урсдаг юм байгаа. Хамгийн цэвэр урсч өгшөө булаг. Тэр гол модоо. Хамгийн төвшгөнтэй ганц аваад гоцоо таваад өгөөч. Тэглээ. Чи ер нь юу яаж болтгүй? Зүрж юм хөлөө гэсэн бодолтой гэж болтгүй. Тэр хүн сэтгэл зөргүүлээж авах машин чавчж болно шүү дээ. Чи юм яаж болтгүй? Энэ Аако авч гисэн үү? мопед авч гэх юм уу? Апойтер яах юм бэ? За ингээд Төв аймгийн Алтан булаг сумын урд хэсэг найзаадаа очичоод одоо буцаж байна. Үнэхээр сайхан амарлаа, үнэхээр сайхан салхинд гарлаа. Ийшээ одоо өвлжөө бол маш гоё байна. Цас баг орсон байна. Мал ахуу малчин айл тавтаа байна. Сайхан амарчаа, сайхан хоол ундаар дайлал цайлуулчаад буцаж байна. Яг л 24 цаг болсон байна. Хотоос өчигдөр бид нар яг өдөрт гарч ирж байсан бол одоо яг тэр цагтаа буцаад аргаал тулгандан зэргэлхэд аргалын утаа суунагхан хөвөрөөд хот айлимин сүргэн аллайсан хөтөө
аммара аммага